усан жамц гишүүнтэйстэй санал бүрэн нийлж байна. Яг баг хэлчихсэн шахам үгийг хэлжлээ. Тэгээд төсвийн орлогын бараг 95-6% нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Нэгсэндээ бид нар хүмүүсээс баахан мөнгө татаад тэрийг ер нь юунд зарцуулаад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хилцэж байгаа ийм үе явж байна. Тэгэхээр хүний юмар хүүдэнсэн эсхийг л нэгсэндээ бид нар өнөөдөр иргэдтэй эргэж тайлагнах ёстой. Гэтэл манай улсын хурлын гишүүд мань бас байхгүй байна. Энэ бол хамгийн нөгөө төсөв хилцгээсээ илүү гүйцэтгэл хилцэх нь хамгийн чухал гэж үздэг гэж би бас түрүүч удаа ярьж исэн. Тэр маш харамсалтай байна. Ягаад тэгэхээр энэ их мөнгийг одоо 2021 онд 15.6 их найд, 22 онд 18.1 их найд, 23 онд 22.5 их найд, тэгснээ 24 онд шууд 30.3 их найд, 7 их найдаар нэмэгдсэн. Энэ яг нөгөө сонгуулийн жил гээд бас сонгуулийн санал худалдаа авалтад төрийн хүч нөөцийг бас зарцуулж байгаа ийм хэлбэрийн нэг илэрхийлэлтэй. Тэгснэ 25 онд 35.8 их найд болгож ирснийг тэмцэж 33 болгосон. Ингээд сүүлийн 4 жил буюу ерөнхий сайд оюун эрдэнийн үед нийт 120 их найд төгрөг зарцуулсан байна. За энэний бараг 95-96% нь татвар төлөгчдийн махаа эдэж өстой хуухаа майжж төлсөн мөнгө. Тэгээ энэ их мөнгөний үр дүн яг юу болсон бэ? Салбараа бид нар юу ярих ёстой юм биш үү? За, уул уурхайн салбар юу болов? Ямар амжилт дэвшил гарав? Хөдөө аж ахуйн салбар яав? Боловсролын салбарт ийм их мөнгө зарсны үр дүнд ямар үр дүн гарав? Юу болов? За, авилгатай тэмцэх энэ одоо салбарт хэдэн төгрөг зарцуулсан? Ямар үр дүн гарав гэд. Ингээд ч жинхэнэ шалгаад ууг нь ярилцах хэрэгтэй санагдах юм. Тэгэхгүй бол эн чинь бид нар татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр жаалж байгаа юм шиг л болж хувирж шít. Эргээ тайлагнал байхгүй. Тэр эндээ маш их ач холбогдлоо гэж бүр хэдэн өдрөөр хилэлцэж ер нь бол цаашид бид нэр яг одоо олон нийтээр бас хилцүүлэх хэрэгтэй юм билээ. Олон нийтэд энийгээ тавиад тодорхой хугацаа өгөөд хилцүүлэхгүй болвол нөгөө татвар төлөгчд нь ч гэсэн өгсөн мөнгөнийхөө араас явдагчгүй нөгөө зарцуулсан этгээдүүд нь ч гэсэн тайлагнадгүй нэг ингээд. За эндээс би нэг хоёр асуулт асуучих. За энэ санхүүгийн нэгтгэсэн засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд жишээлбэл 23 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 13.7 их найд төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөн үйлгээний тайлан. Гэтэл 24 онд 34.3 их найд. Ч одоо бараг 2.5 дахин их юм уу? Асар их хэмжээгээр нэмэгдсэн байгаа байхгүй. Энэ яг ямар учиртай юм бэ? Яагаад ингээд 34.3 их найд болчихоо? Энийг маш сайн ингээд яг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Хинээр ямар ажил гүйцэтгүүлж вэ? Яагаад ийм их эрс хоёр дахин нэмэгдэж вэ? За дээрс нь дахиад татвар төлөгчдийн мөнгө л гэж яваад байгаа шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингээд бас өөрөнд таран хийдэг юм уу? Яадгийг ингээд авлага үүссэн. Жишээлбэл энэ тайланд дахиад 6.4 их найдын авлага байсан байгаа юм 23 онд. Гэтэл эн чинь зүй нь бол авлагаа барагдуулаад энэ тоо чинь багасах стартал бүр нэмэгдсэн 6.8 их найдын авлага. Энэ үр авлагынхаа араас явдггүй мүү? Энэ авлагаа барагдуулах ажлыг юу нь яаж хийвэ? Ямар үр дүнд хүрвэ? Яагаад хасагдах биш авлагч нь улам нэмэгдээд байна вэ? За тэгээ өмнө нь бол миний санджаар 23 оны гүйцэтгэлийг хийхэд 73 их тэрбум төгрөгийг хэрэггүй бараа хугацаанд дууссан бараанд зарцуул. За сангийн амт төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаад орж за 2000 гишүүн асуулт орлоо. За гишүүний тавьж байгаа саналтай бол бид 100 санал нэг байгаа. За яг энэ агуулгаар бол бид нар нэгдүгээрт бол мөнгөн хөрөнгийг зөв буруу зарцуулсан асуудал нэг асуудал байгаа. Тухайн зориултаас тухайн зориулт нь зөв гарсан уу гэдэг асуудал. Гэтэл нөгөө талдаа ямар үр дүн төрсөн бэ гэдэг асуудал бол өөрөө хамаагүй энээсээ бол том асуудал. Тэгэхдээ энэ хоёрыг зэрэг бид нар ярьж явах хэрэгтэй болчиход байгаа. Одоо юу гэдэг хүүхдийн мөнгөнд тэдэн төгрөг зарцуулсан гэх нийт өнгөл яриад байгаа боловч энэ маань өөрөө өрхийн орлогод яаж нөлөөлсөн юм бэ? Гэмт хэргийн зөрчил дээр одоо яаж нөлөөлсөн юм бэ? Хүүхдийн боловсролд яаж нөлөөлсөн юм бэ гэдэг үр дүнгийн давхар ярьж явах хэрэгтэй болчиход байгаа. Гэтэл энэ маань өөрөө орж ирэхгүй болчиход байгаа учраас бид нар бол зөвхөн мөнгөн хөрөнгө дээр эргэлдэж ярьж байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол засгийн газрын зүгээс бол бид үндэсний аудитын газартайгаа хамтраад бол өөрчлөлтүүд бол хичээж байгаа.
За хэд хэдэн байгууллага дээр бол үндэсний аудитын газраас бол манайхаас одоо хамтарсан сургалтууд бол өнгөрсөн 2 жилийн хувьд хийсэн. За тэгээд нэг 4 яам дээр 5 яам дээр бид нар энэ аргыг бас хэрэглэх гээд үзэж байгаа. Гэхдээ бол бас тийм нааштай одоо үр дүн бол хараахан бол одоогийн байдлаар бол үзүүлж чадаагүй наа. За эх жилийн төсвөр бас энийгээ хийгээ явна. За сая бол бид бас энэ төсвийн тодголтой хамт бол улсын хурлаас засгийн газар чиглэл өгөх тогтоолын төсөл бол өргөн барьсан байгаа. Тэр тогтоол дээр бол яг энэ үр дүнгийн гүйцэтгэлтэй хамт нэг одоо парт болгож одоо төсвийн эрхлэн зэгч нь өөрөө тайлбарладаг бах ийм одоо агуулга бол орж ирсэн байгаа. За хоёрдугаар асуудал дээр болохоор аудитын хийсэн мөнгөн гүйлгээний тайлан бол өөрөө та ингээд нөгөө дээдлийн харах юм бол энэ засгийн газрын нэгдсэн тайлан учраас өөрөө энэ бол төсвийн эрхлэгч захирагч болгон хариулал уулна их зүгээр байгаа да. Яг улсын төсөв дээрээс бол зарцуулж байгаа нь бол 2024 оны хувьд бол бусдаар гүйцэтгэлс ажил үйлчлэгийн төлбөр оромж бол 1 их 80 батлагдсан байгаа даа. Тэрний өмнөчлөлт 1.5 их 80 ингээд батлагдаад явж байсан байгаа да. Тэр хэсэг нь бол одоо төсөв дээрээс бол ингээд явчихж байгаа. Бусад хэсэг нь бол өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниуд, уулуурхайн компаниуд гэдэг төрөний танилцуулсан бас учраас салбарууд нь өөрсдөө бас хариулах нь зүйтэй болоо гэж бодож. Гурав дахь асуудал бол үр авлагын хэмжээ бол одоо жилээс жилд бол асар ихээр бол нэмэгдэж байгаа нь үнэ. За энэ асуудал дээр бол хуулиараа бол үр авлага аль алийг үүсгэж болохгүй гэсэн байгаа. Тухайн жилийн батлагдсан төсөвтөө тухайн жилийн тавьсан зорилцтой нийцүүлж тухайн одоо тэр төрийн байгууллага, төсвийн байгууллага ажиллах ёстой гэчээд байгаа бол чи энэ өөрөө алдагдаад байгаа. За нэг талдаа бол энэ дээр бол санкцийн асуудлыг бол бид бас сангийн яамны зүгээс бол одоо засгийн газрын зүгээс бол оруулж ирсэн байгаа. Нөгөө талдаа бол санкциас гадна бид нар нэг зүйл бол асар ихээр дутагдж байгаа нь бол энэ заан зөвлөх энэ одоо хэсэг бол бас дутагдж байна гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл манайх сангийн яам дээр уул нь бол дотоод аудитын нэгж бол ажиллаж байгаа. Гэхдээ энийг бид нар илүү одоо өргөн хүрээнд ажиллах аудитын байгууллага бол зөвхөн одоо хагасчил бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлан дээр ажилладаг бол наан нь эрсдлээс сэргийлэх энэ ажил дээр нь бол хяналт авах асуудлыг бол салбар яамдууд бас илүү хүчтэй хийж ажиллаж ийж энэ асуудлаас бол бид нар гарах юм байна. Зөвхөн санкцаар одоо тавиад одоо санкцтай болоод орхихгүйгээр ингэж ажиллах боломжтой байна гэж харж байна. Баярлалаа. За ойлголоо. Энэ 13.7 их найд за ямар ч төрийн өмчит компани хамрагдсан хамрагдаагүй 13.7 их найд байсан чинь нэгэн жилийн дараа 2.5 дахин нэмэгдээд 34.3 их найд болсон байна гэдэг бол аимшигтай тоо штэ. За 34.3 их найдын 1.4 нь л зөвхөн төрийн захиргааны одоо байгууллагууд яам тамийн газар юм шиг гэж ойлголоо сая. Тэгэхээр цаана дахиад 33 их найдын одоо мөнгөн гүйлгээ бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид орцсон яваад байгаа. Тэр энэ ч төсөвтөөгөө тэнцүү хэмжээний ийм их найдын одоо мөнгөн гүйлгээ төрийн өмчит компаниудаас хийгдээд байна гэсэн үг үү? Энэ ер нь одоо төсөвтөө тэнцүү хэмжээний ийм их мөнгө ингээд явж гин гэдэг ч одоо ямар үзэгдэл юм бэ? Эрүүл үзэгдэл мүү юм уу? Гүү юм уу? Би ерөөсөө бүр гайхаад байна. Яг төсөвтөө яг адилхан дүнтэй болчиход шүү. Сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжидорч за гишүүний асуултанд хариулъя. 13.7-ыг яг ингээд хуваагаад задлаад харах юм бол төсвийн байгууллагууд буюу улсын хурал дээрээс одоо баталж байгаа байгууллагуудын хувьд бол 949.7 тэрбум төгрөг байна. Нөгөө нэг их найд баталснаас гүйцэтгэлээрээ. За тэгээд масс том дүн нь бол юу вэ гэхээр татварын төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр бол 4.9 их найд 992 тэрбум төгрөг гэж нэг одоо англиар орж ирж байна. За дээр нь одоо энэ нь бол татварын байгууллагууд төлсөн гэдгээр орж ирж байна. Хоёр дахь нь бол бусад мөнгөн зарлага гэдгээр орж ирж байна. Төрийн өмчит бас үйлдвэрийн газрууд. За энэ нь бол 7 их найд 541.4 тэрбум төгрөг гэдэг ийм хоёр том тоо орж ирж байна. Тэгээ ингээд задаргаа нь бол одоо гарч ирж байгаа.